Алдраагүй бадарсан ардчил. Урдчин хамтарч зүүдлээ урдгар намайг зовоо. Эрдэнтийн ардсан холбооны түүх их сонь түүх байдгийг. Инх клуб гэдэг чинь бол ерөөсөө эв нэгтний холбоо гэж байгаа байхгүй юу? Тэр үеийн нийгмээс шалтгаалж арчилдаг хийгдсэн. Ерөөсө залуу хүний үзэл бодол тохирохгүй байсан. Арчил гэдэг бол миний бодлоор бол төгс төгөлдөр зүйл бол биш л дээ. Энэ эрх чөлөөт нийгмийг байгуулахын тулд Уран бүтээлчд их байсан. Хоёр их гүрний дунд байгаа энэ монголчуудын эрх хэрэгчлөөг бол эдлүүлэх хэрэгтэй байна. хүний эрх хэрэгчлөөг дээдлэх. Тэгэл зориглоод орсон учраас буцах цаамбууд бас бидэнд байгаагүй л гэж хэлье. Би зорилготой хүрч чадсан гэж бодож байгаа юм. Тэгээ ерөнхийдөө бол манайд бий болсон арчил Эрх чөлөөтэй. тийм Америк маягийн загварчлалаар бол анх бол эхэлсэн. Ардчил гэдгийг байгуулах нь энэ л өөрөө гавья. Эрэг жаргал болгонда бахархдаг. Ер нь хүмүүс янз янзын ойлголтоо ярьдаг. Арчил дуусаагүй. Шудраг үнний төлөө Би цаашдаа тэмцэн. Эрдэнэт бол ерөөсөө арчил их хөгцсөн хотоо. Монгол хүн хүснэрийн амьдарч шашнан шүтэж үзэл бодлон чөлөөтэй илэрхийлж болдгүй. Коммунист номын дэглэм нэгэн хэвийн сэтгэлгээтэйгээр зөвлөлт холбоо улсын 16 дахь хараат улс байсан эмэг нэлвэ. Наримдах Монгол ард улсыг ардчил шударга ёст эрх чөлөөт нийгэмд хөтлөн оруулах тэмцлүүд өрнөх үрээдэн дарагдж үүний төлөө тэмцсэн хэм бүхэн хэлмэгдэн зөлгдөж халуун амьхигээ дөрөв думаран хохирон золиослогдсоор ирсэн гашуун түүхтэй. Бодоо, данзан, гиндэн, хамар, лоохот, чойнон, эренчингээд үүний золиос гэрч уулсан хэдэн мянган нэр жагсах үзээ. 1980 дугаар оны дунд үед зөвлөлт холбоот улсад өөрчлөн байгуулалтын өрийн салхи зөөлөн сэвсэн тэр үеэс монголчууд сэржүүлэх цаг үеийг хүлээж байсан мэт Монголд анх удаа 1988 дугаар онд Атгагийн жолооч нар зөвлөлтийн ажилчтай цалингаан дүйцүүлэн нэмэгдүүлэх зорилготой ажил хаялтын зохион байгуулж дараа нь 1989 дугаар оны 12 дугаар сарын 3-нд анхны 50 жагсаалыг зохион байгуулсан түүхтэй. Эдгээр анхны хөдөлгөөнүүдэд Эрдэнэт хотын зохиолчдын нэгдлээс үүсэлтэй улс төрийн инх клуб ихээхэн нөлөөсөн бөгөөд эрэмэлзэл нэгтний холбоонд утга зохиолын нэгдлийн гишүүн болд сайхан Батлүндэн зориг сэтгүүлч амар жаргал бууган баяр гомсрон баяр нарын хүмүүс байж байгаад 1989 дугаар оны 10 дугаар сард уур хайчин соёлын ордныг түших зорилготойгоор өөрчлөгдөж уур хайчин соёлын ордны орлогч хөгжмийн зохиолч Батсүх, зураач Инг Тайван, Энг Сүрэн, Хүрлбаатар, Батвил, Баттөр, номын санч уран чимэг нарыг оролцуулан Батлүндэн зориг болд сайхан нарын 9 хүний бүрэлдэхүүнтэй зохион байгуулж улс төрийн анхны 50 жагсаалыг Энх клубээс зохион байгуулсан бөгөөд монголчуудаа сэрцгээ гэсэн мөрятай хуулах хуудсыг боловсруулж олноор хуулбарлан бичиж зарын самбарууд гэрлийн шонгуудээр шөнийн цагаар нааж 1989 оны 12 дугаар сарын 3-нд жагсаалаар яван хотын захиргаа соёлын ордны дунд талбай хүрч хотын намтрын удирдлагуудад 7 зүйлтэй өргөх хүч гардуулан өгөх ёстой байлаа. Манай ардсан холбоо бол яг соёлын ордон дээр үүссэн. 88 онд юм биш. Манай Горник соёлын ордонд бид нар бүгдээр хамт ажилладаг гэсэн зураач нар, яруу найрагч нар, манай болд сайхан, Инх Тайван, зориг ах, Батлуунд бүгд тэгэл янз янзын юм ярьцгаадаг байсан. Шүлэг яруу найраг зураг өөрсдөө бүтээлдээ бас тусгадаг байсан. Тэгэл яриа маань хөвөрсөөр бас үлдээ улс төрийн дугуулан болж хувирсан. Инх гэж нэртэй дугуулан байгуулсан. Ардсан холбооны дарга бол Данзан Балжирын Инх Тайван байсан. Энэ тэнд бол бас зэрэгцээд үүссэн л дээ. Эрэмзээ хүнсний үйлдвэр энэ тэнд байж исэн. Тэд нар бол яг сүүлд нэгдэж орж исэн юм аа. Тухайн үед бол зөвлөлт холбоот улсад коммунист намын их хуралдаад Тухайн цаг үеийг арай зөөлсөн. Зөвлөлт холбоот улсын одоо ерөнхийлөгч Горбачов гэдэг арчил өөрсөн байгуулалтын тухай бол ярьж эхэлсэн. Үүнээс хойш бол одоо бас энэ үйл хэрэг бол аваа нааштай болж эхэлсэн юм аа. Арчил өөрөө
хүн бүхэнд хэрэгтэй байсан тухайн үед Монгол түмэнд хэрэгтэй байсан. Бидэнтэй яг зэрэгцэж үйл ажиллагаагаа эхлүүлсэн Эрдэнэт үйлдвэрийн засвар механикийн заводын догсмын ган болд тэргүүтээ Монголын хувьсгал залуучуудын эвлэлийн гишүүн залуучууд зөвлөлт холбоот улсад төлөх өрийг төлж барагдуулах хөдөлгөөн өрнүүлт. Тэгэд бид нар чинь их сонин гоё юм болсон шүү дээ. Инх клуб дээр ингээд цуглараад өөрсдөө бид нар клуб гэдэг неформал байгууллага гээд тухайн үед Оросд тийм мод дэлгэрсэн албан бус байгууллагууд гээд бид нар өөрсдөө бас нэг неформал байгууллага гэж үздэг. Бас хөөрхөн дотроо дэг журамтай. Тэр үед бол үндэ арчил гэж юу ч байхын ямар ч нийгэм байхын тэр талаар бол сонссноос цаашгүй ийм л үсгэж байсан л үе байгаа л да. Өөрөөр хэлбэл бүгдээрээ одоо ингээ айгаад хөлчиiгаад хэн нэгэн хүн л энийг зориглож хэлэхгүй бол бүгдөө ярьж гин одоо нийгэм тэр хаяараа шивнж ярьж гин болохгүй байх гэж ярьж гин. Ил ярих тэр хүн чинь тийм муухай хүн биш шүү. Тэгэхээр олонныхон төлөө халуун сэтгэл энхэн биеэ зориулах тийм Монгол хүн хаана байна? Тэр хүн нь бид байх хэвээр, би байх хэвээр гэж ингэж гарч ирсэн юм аа бид. Тэгээ тийм учраас бид нар бол энийг бид эхлүүлэх хэвээр. Айгүй том хүчин зүйл биднэрт бүгдээрэнд нь ижлэхэн нөлөөлсөн юм байл. Тэр нь юу гэхээр улс орны хөгжил, үйлдвэрийн хөгжил, хотын хөгжил гэдэг дээр чинь сэхэтнүүд илүү их санаа тавьж үзэл бодлоо илэрхийлэхлээр тэн дээр хаалт айгүйх байдаг байсан. Бид нар өөрснөө одоо тусгаар тогтносон улс гэж байгаа одоо бид нар өөрснийхээ юмыг өөрснөө мэдэхгүй ингээд Орос ахнараас бүх юм асуудаг. Тухайн үедээ бол Орос Монголын харилцаа, зөвлөлт холбоот улс Монголын хоорондын харилцаа бол их тийм шудраг бус байсан л да. Орос ахнар гэдэг ахнар нь учраас одоо хамаг юм хууц хөлмөж авна. Тэгээ оронд нэг жоох юм социализм байгуулж байгааг жоох юм өгнө, туслана. Ядангуяа Эрдэнэтэд гогт ажиллаж байсан залуучууд бол энэ шудраг бус харилцааг маш илүү мэдэрч тэнд их эмзэглэж байсан л да. Оросын мэрэгжилтэн гэж нэг хүн одоо газар сайгүй байдаг. Тэрний үг бол одоо зарлиг хааны зарлагтай л одоо бараг тэнцэжсэн. Орос мэрэгжилтэнтэй маргалдсан хүн бол ажил амьдралын хувьд бол одоо туйлын ойлгомжгүй байдалд ордог юм л цаг үе байсан. Улс их орон маань хямарч байна. Эдийн засаг маань хямарчээ. Оросын хараат болжээ гэдгийг бол бид бүхэн ойлгож байсан. За тэгээд ер нь арчсан хувьсгал бол болох энэ одоо тохироо нь бол үндсэндээ бас бүрдсэн гэж үздэг л дээ. Яагаад гэвэл Европт олон орнууд бол бас энэ социализмээс татгалзаж ерөн социалист систем бол одоо уршаан яаж ч одоо ташуурдаад уршаан явахгүй ийм болчихсон нөхцөл байдал бол энэ арчсан хувьсгал харахад бол хамгийн том одоо гадны хүчин зүйл яасан гэж үздэг л дээ. Ингээд Монгол улсад анхны одоо уур амьсгал бий болсон. Тэгээ Улаанбаатар хотод явж байхад танаа Эрдэнэтэд одоо юу болж байна? Яагаад ийм болчихваа? Тэгэл асуугаад хүмүүс асууж илээсэн л да. Тухайн үед бид ер нь өөрчлөл гэж хэлсэнс хувьсгал болгоё. Хувьсий гэж бодоагүй. Хувьсгал өөрчлөх хоёр маань өөр л доо. Нийгмээ арай нэг өөр болгочих юмсан. Энэ төв хороо дэндүүний цөөхөн улс орныг удирдаад байна. Тэр дэндүү их хангамжтай байна энэ. Тийм ураатай биднээс л анх ер нь өөрчлөх гэж үзсэн болохоос энийг хувьсгал хийж байна гэж анх бодоогүй л дээ. 11 сарын сүүлээр Эрдэнэтийн гудамжаар чөлөөт чагсаал болно гэсэн нэг тийм хэн одоо энийг наагаад байгааг нь мэддэхгүй. Ямар хүн зохион байгуулсан мэддэхгүй нэг юм зар явл баахан энэ тэмдэг бол одоо юм бичиг наагдсан. Анхны чулууныг би нээсэн. Би өнгөлжсэн. Хоёр дахь чулууныг мөн нээж өнгөлжсэн. Хүн цогцолтой захирал байгаа 10 хуулийн ангарын өсөн бүрхүүл хөтөлбөр улсын шийдвэрийн хичээгээр дэс улс төрийн үйлчлэл өрнөөр болж байна. Өгжиг салд 27 хүн оролцож замын хоёр талаар цагдаа, гал командын ажилчид байгууллагуудын боловсон хүчин удирдлагууд дагаж уян хөдөлгөөрийн барьж байсан барилгын ард 2-3 машин цэрэг буулган жагсаалыг ажиглаж байсан дээр 3 дугуйт мотоциклтэй цагдаа сэргийлхийн нэгэн дарга жагсагчдыг ээрүүлдэж та нар нам төрийн эсрэг юу хэлэх гэсэн юм тэрнийг хэл хөдөлмөрчдийг уруу татаж үйлмүүлэх хэрэггүй хэмээн загнаж байла. Гэвч
ардын депутатуудын хурлын гүйцэтгэлээр ганаас хүн гарч ирээгүй тул өргөх хүчиг гардуулагдаагүй энэ жагсаал 1 цаг бүрийн хүлээлтийн байдалтай байж байгаад намуухан будрах цастай өдрийн ашиг даган тайвнаар тарж билээ. Эхэдэн энэ өдөр болсон тайван жагсаал ирээдүйд хуучныг халан арилгаж шинийг цогцлоох их шуурганы эхлэл болж эх орон ирээдүйн гэсэн халуун залуу насыг оргилуулж өгсөн юм. Үүний дараа 12 дугаар сарын 4-нд залуу уран бүтээлчдийн улсын 2 дугаар зөвлөгөөнд оролцогчтой уулзах залуусаа ярилцсан цуглааныг зохион байгуулсан. Дарга нарын эг дүүцэл ихэрхлийг ихээр хөтлөгөж та нарын цуглаанаа дахиад хийгээд бид очие гэж бардам нам басамжилж бидний зарим нөхдийг дарамтлсан боловч биднийг улам ихийг шаардсан мэт зориг нэгтээ бидний нөхөд нийтийг хамарсан их цуглааны бэлтгэл ажилдан цаг алдалгүй ханцын шумлан орж ургахаас унах нарныг үл янзааран зүтгэж байлаа. Энх клубийнхэнд тэдэнтэй зууралдж байхад дэмий цаг хугацаа даалж байсангүй. Бидний дараагийн томоохон алхам бол найрамдал талбай зохион байгуулах бүх нийтийн цуглаан байлаа. Барилга засварын цехийн ажилчин Цэдэн даш нэргүй гэдэг хүмүүс анхны хуул хуудсыг бичиж наасан. Хүмүүс одоо нийгмийг өөрчлөх цаг болжээ гэж одоо хэсгүүлэг хүмүүс санаа нэгдэж энэ үйл ажиллагааг эхэлсэн. За нөгөө жигсаалчин болж ийн гэсэн мессеж одоо бид нарт ирлээ дээ. За ямар улс сууж ихсэж байна, ямар хүмүүс одоо тэнд ийм жигсаал зохион байгуулдаг гэсэн. За ерөөсөө энэ Эрдэнэтийн хамгийн бүтэхгүй улсууд болж байна гэж жигслаа. Жигсэж байна гинэ. За одоо тэнд л ямар хооч цолтой аригчин, нарсчингүй одоо ерөөсөө муу нэр ус зүүсэн бүхэл одоо хүмүүс явж ийл гэсэн л юм мэдээл. Тухайн үед бол Монгол ардын хувьд нам гэж төрийнхөө дээр зүгээр нэг үйл бодолтой нэг юм бүлэглэл байсан учраас тэрийг ард түмэн тэр болгон хөдөөж авдаг байсан нэг илрэл болуулаа. 12 сарын 10 бүтэн сая өдөр байсан. Амралтын өдөр. Өөрчлөн байгуулалт ардчлалыг одоо хүссэн ийм хэсэг залуучууд үйлчлэгээний зөв дээр цуглаад одоо яалч шаарга байхгүй одоо нэг удирдлаганд ороод одоо Эрдэнэтийн төв удмаар алхаж энэ ардчлалын төлөөх жагсаалыг өрөөсөө эхлүүлсэн юм. Ер нь Монголд бол одоо сүүлийн тэр үед 60-70 жилд ер нь социализмыг эсэргүүцсэн юм цуглаан жагсаал нэгч болдгүй байсныг харин манай Эрдэнэтийн залуучууд бол энийг бол салхийг хагалж Монгол улсад бол эхлүүлсэн юм. Энэ бол баталгаатай. Энийг бол түүхэн баримт гэрчилнэ. Тэр үед бол одоо ихэнх хүмүүс бас айдастай жагсаж явж яснаа гараад жагсаалаас гараад Вашингийн яраад очиод хараа зогсож ясэн болохоо байвал би оролцоогүй би зүгээр харж ясан гэж хэлэх гээд байна шүү дээ. Тим юм бол байгаа. Ухал хууц нааж явлаа. Шөн өглөөгөр тэр ухал хуудасаа наахын тулд бид нарт бол одоо тухайн үед чинь цавуу мавуу одоо скотч тийм байсангүй шүү дээ. Зарим нь буруу харуулж хүртэл нааж явж байсан үе байдаг. Хүнд байж болох хамгийн энгийн нийгмийн одоо нөхцлүүд тойд одоо биднэрт зарим нь огт байхгүй, зарим нь хангалтгүй ийм байсан учраас л олон хүмүүс санаа нэгдэж одоо нийгмийнхаа нөхцөл байдлыг өөрчлөхийн төлөө эвлэлд нэгдэж ингэж санаа бодлоо нэгтгэж гарч ирсэн. Хүний эрхийн түгээмийг тунхаглалд өнөөдөр жинхэнэ нэгдсэн улс байсан мөртлөө ард түмнээс хүний эрхийн асуудлыг шууд хүний эрхийн түгээмийг тунхагладаг шууд нуудаг байсан. Коммунизм, социализм, ленинизм жоохон буруутчлаа. Зөв одоо коммунизм болдё, зөв социализм болъё гэж анх ярьж ирсэн шүү дээ бид нар чинь. Бид бол хэл хүүгээ хэлэх байсан. Түүхэнд бол 50 жагсаал гэж нэрлэгдсэн байдгийн. Яагаад үгүй хэлээгүй юм гэхээр тэр тухайн үеийн хотын удирдлагууд гарч ирээгүй. Биднээсээ сонсоогүй, хүлээж аваагүй учраас бид гарч үгүй хэлээгүй. Сас ударсан тэр хүүтэн өдөр сас шажигнууд залуучууд л алхаж ялээ шүү дээ. Хажуугаар буу зүүсэн цагта хамгаалтанд алхаж ялээ шүү дээ. Монголын ардчсан хоолой бол түүхэн гавь байгуулсан. Монгол ардын хувьсгал замын төв орооны 5 дугаар 12 дугаар сарын 3-ны жагсаал дээр өргөн баригдах ёстой байсан 7 зүйлтэй өргөх бичгийн намын төв орооны 8 дугаар бүл турал өргөн барьж олон ардын богсон сэтгэлийг нээж хүн байх эрхийг мэдрүүлсэн үйл явдал болсон юм. Энэ нь бүгд наримдах Монгол ард улс нэгдсэн үндэсний байгууллага дэлсэн
1961 оноос хойш нэг ч удаа Монгол хүний чихэндээ сонсгож түгээгээгүй гайхамшигт хүний эрхийн түгээмэл тунхаг ижиг байлаа. Үүнийг энх клубын анхны гишүүн яруу найрагч жүжигчин Ууган Баяр гисэн уншиж олны хүртэл болгосон юм. Цуглаан Улаанбаатар хотод улсын цуглаантай хэдийгээр холбоогүй ч утга санаа, тавьсан шаардлага, зорилго агаар нэгэн байсан Монгол түмний сэтгэл зүрхний хөндүүрлэл, эмзэглэл, ижил байсны илэрлэл юм а. Анхны энэхүү шин содон үйл явдлуудын бас нэг нь Монголын анхны ижлүүд хэвлэл, энх нэртэй соник өөрсдийн хүчээр гаргаж байсан бөгөөд дараа нь арч илсэн социалист хөдөлгөөний эв сонин гаргаж олны хүртэл болгосон явдал юм а. Улаанбаатар хотод цаг хугацаа давхсан өрнсөн энэ цуглаанууд Монгол орны шин засгийн галыг бадрааж өрхийг татсан үйл явдал болсон бөгөөд Монголын арч илсэн холбоогч улс төрийн шинээр томьёо бүхий байгуулагдсан хотол Монголын сонорыг хонходон сэрээсэн аз жаргалын анир байлаа. 3 дугаар сарын 8-ны өдөр Улаанбаатарт болсон улс төрийн товчоог огцруулах хөлсгөлөн Сүхбаатарын талбай зарлж манай журмын нөхдөө төвцсөн. Тэрийг бид одоо бие сэтгэлээрээ дэмжиж оролцох хэрэгтэй гэж үзээд одоо манай Эрдэнэтээс 3 хүн явсан одоо манай найз хөрөл тогтох. Батчир Баяндэс энэ 3 маань бол хөлсгөлөн зарлахаар Улаанбаатар явж байсан. Чи яхахгүй Монголын арчсан холбооны түүх юм штэ. Түүхэнд ордог тэр өөрөө бичигдэж явсан. Тэгээ тухайн үед бол бид бивинээсээ асууж исэн. Чи айж хэрвээ өгчүүл яах вэ гэж манай хөрөл тогтох найз асууж исэн л да. Өхүүл тэгэл бидний хох болно штэ. Одоо тэмцлийнхээ явцад тэгэл мөрөгдөл бидний хох гэж төсөж байна. Тэгвэл би явнаа гэд. Тэрэнд нь би их маш баярлж бахархаж байсан. Миний найз нөхөр бол одоо энэ үйл хэргийнхээ төлөө бол амиа хайрлахгүй байна. Би энэ хажуудаа энэ хамт өгөх нөгөө өгөх нөхөрсөг гэдэг шиг хамт өгөх хүнтэй байна гэдэг чинь сайхан. Тэгээд би зоригжоод бид гурлаа ингээд яваад одоо өстой эцсийн хүртэл тэмцсэн шиг байл явж яасан. За би явъя л гэсэн. Ярьсан яриа бол тийм л байсан. Гарч өгсөө. Мондөг захиасаа өгн битээ гараа гэж хэлнэ. Ар гэрийг харж үлдэх өөр хүлээн мондөг тэгдэл явтаа. Ийхүү явсаар 1990 оны 1-р сарын 19-нд 42 гишүүнтэйгээр албан ёсоор байгуулагдаж зохицуулагчаар нь энх тайван сонгогдсон байна. 1990 оны 3-р сарын 7-8-ны Мартин баярын өдрөө тохиолсон Монгол Ардын консултмын төвхөрөө улс төрийн товчоог огцруулах зорилготой анхны улс төрийн өлсгөлэн тэмцлийг ард түмний нэг хэсэг нь сочирдон хүлээж авсан ч ихэнх нь дэмжиж байсан бөгөөд манай хотын Монголын арч илсэн холбооны гишүүдээс Баянтэс хөрөл тогтох төргөтэй төлөөлөгчд өлсгөлөнд оролцохоор явж үлдсэн дэмжсэн улс төрийн суултыг найрамдал талбай зохион байгуулж байлаа. Мөн шашны үйл хэргийг сэргээсэн буйны өргөөг байгуулах, баян өндөр хайрхан бүрэн бүсгийн овоо тахилгыг сэргээх, Монголын арч илсэн холбооны эдийн засгийн хүчин чадварыг сайжруулах, малжуулах, гадаад харилцааг сайжруулахын зэрэгцээ өөрийн гэсэн дуу хоолой үзэл бодлын эндэртэй болох гээд олон хэцүү хүнд ажил гишүүдийн өмнө тулгарч байлаа. Гэвч эд залуу ардчлалынхан үүнийг тууштайгаар давж гишүүн Баянтэс санаачлан буйны өргөө байгуулж гишүүн Бямбажив санаачлан 200 гаруй мал тай болгож Совда, Батлүндэн, Нямдэндв, Наран Туянаар санаачлан 12 дугаар сарын 11-нд сонин тай болгож зоригт Бат тогтох Алтан хуйг Галбаатар нарын Эрдэнэт үйлдвэрийн инженерүүд хамтарсан тус үйлдвэрийг Монголын талд ашигтай ажилуулах төсөл бүхий шаардлагыг тавьж ажил хаялтын төрх хороо байгуулан засгийн газрын комисстэй хамтран тэмцснийхэн хүчинд Монголын тал 51% эзэмших эрхтэй болсон ч бидний зам дардан байгаагүй. Холбоо бол үл үтх этгээдүүд, сургууль соёлоосоо хөөгдсөн аригчин тамхичин улс орны эсрэг үл үтх этгээдүүд гэдэг сурчлагыг маш хүчтэй телевиз, радио, хэвлэл мэдээлэлээр маш хүчтэй хийжсэн учраас бид бол хэвлэлийн тэр их дарангуйл дотроос бид өөрийгөө зөв юм хийж байгаа гэж хэлж олон түмэнд ойлгуулахад маш хэцүү байсан. Айхтар одоо тийм хатуу ширүүн юмтай бол бид тулгараагүй. Яг баг зэргийн айдас, хүрдэстэй яадаг бол ийдэг бол гэдэг тийм
юм бол байх нь байсан. Хүний үзэл бодлоор нь хавчих гадуурхах юм их гарч ирсэн. Энэ бүгдийг бол бид төвчиж ирж өдөө хүрлээ. Тэгээ биднийг бол айхтар хавчлах хүндрлийн дундор бид нар даван тулцааг Орхон аймгийн Жаргал цумынхан бол Улаанлаг сангийн ажигын тэр үеийн хэдэн залуучууд бүгдийг ажлаас нь хална, айлгана гэж ийм асуудлаар дарамтлагдаг. Та бүгд малчин тариачдын холбооноос өөр холбоонд инсч үл болно гэсэн ийм сумын сангийн ажихын дарга сумын ардын дэвтэртэй хурлын засаг дарган захирамж гартсан ийм үе байсан. Тэр үед чинь болтоо зэрэг яг зүгээр янз бүрийн байдлаар ингээл янз бүрийн шуумууд гарч ирж байсан. Одоо тэгж яана ингэж яана гэл. А тэнд бол за ингээд баяраар хорчихгүй гэж сэтгэл төгсгөөс биш тэгж айлгуулж үгээгүй. Бүтэн одоо энэ арчилсан одоо үгээ илэрхийлэх чөлөөтэй байлаа. Чоонмын сүлгийг бид нууцаар уншдаг байлаа шүү дээ. Зарим шүлгүүдийн доройтой шүлгүүдийн нууцаар уншдаг байсан. Бямберийн чунга үг амнаас ам данц үгийг бид одоо сонсож ярьдаг байсан боловч яг одоо бямберийн чунга одоо юу хэлдэг, юу хэлж, юу хийж, юу сонсгож байсан гэдэг зүйлүүд нь хүртэл бидэнд одоо ил байж байгаагүй. Энэ бодлосоо бид нэр айл болохоор энэ үзэл баримтлалын одоо чиг хандлагуудыг айгүй зөв тусгах зүйт юм байна гэсэн ийм л үзлээсээ гаргаж ирсэн одоо үзэл байв да. Тэр үед бол нийгмийн хамгаалах яам, тагдаагийнхан бодууд бүгд энгийн хувцастай явж байсан. Ер нь дүнд байсан. Ер нь одоо улс төрийн хэрэгээр татчих гээл ирсэн. Би хийх ёстой юм хийж эрхчлөө тусгаар тогтнол хүний эрхийн төлөө ингэж явж байгаа үйл хэрэгтээ би хэзээ ч сандарч янз бүр болж байгаа. Хэн шалган ер нь яаж вэ, юу хийж вэ асуун байцаан явдалтай хэцүү байсан. Чи наад энэ дүүгийнхаа үйл ажиллагааг зогсоо гэж. Тэр илүүд орчи чиний дүү юм гэж шүү дээ. Зэрэг болгож хэл. Нутгийн хавьд би зөвлөж. Гарчиг надад ингэ загинж байсан. Ийм дарамтууд байсан. Одоо бид нар ямар нэгэн байдлаар одоо баригдаад энэ дугуйлан үүсгэж санаачилж явж байгаа улсууд ингээ баригдаад явбал дараа нь бидний хэргийг одоо хэн энийг үргэлжлүүлэх юм бэ? Бид хэд ингээ баригдаа явхлаар энэ үйл ажиллагаа ингээ дуусчих юм уу? Яах юм бэ гэдэг. Энд ч одоо 89 оны одоо дундуур болж исэн л яриа л да. Бид хэд хоорондоо суугаал яриа л. За ерөөсөө ингээ хүн болгон одоо ардаа нэг энэ үйл хэргийг яг тэр утгаар нь үргэлжлүүлээд явах хүний одоо сонгоно. Тэгээд тэр хүнийг бол хинч мэдэхгүй. Зөвхөн чи өөрөө л мэднэ. Нууцаа дамжуулах бичгийг бол бас өөрийн биеэр оролцож гардаж явсан. Тэгээд одоо эхний ээлжинд энэ дугуйлан мугуйлангаа ингээд зохион байгуулж явж байгаа улсууд ингээд нэг төгрөгийг ингээд уурж аваад одоо нэг төгрөгийн нэг хэлтэрхийл авах нь дээ тий. Тэгээ ингээд ураад авцсан. Бид нар ингээд баригдаад явсны дараа одоо тодорхой хугацааны дараа хоёр дахь улсууд тэр үед чинь баримтчилгаа явагдана, гэр орондоо хилээрээ бэлтгэлтэй байгаараа тийм юмнууд болж л байсан. Яг тэдэн цагийн дараа бид нар ингээд нэг баригдаад л явах юм бол тэрнээс нь хойш тоолол тэдэн цагийн дараа тэр одоо толгой дээр очиж уулзах юм аа гэж ингээд тохирч байсан. Ардчлалын үйл хэрэгт оролцсныхон төлөөсөнд ажилласан орон тооны самхтгалыг хичээр цэвэрхэн халагдаж, орон сууцан хураалгаж, зарим нь орон гэрээн шатаалгаж, гэрвэл үр хүүхэд эд хөрөнгөтэйгэн хог мэт гудамд хаягдж, хувь заяаныхан өөр замаар одсны дотроос амин сан харамсалтайгаар зойсон нөхөд майнч байсан. Бидний нөхөд хэцүү амьдралын хатуу борцгийг мэрж энэ 25 жилийг туулсан. Бид буун дуугүй, урсгсан цусгүй, үзэл бодлын дайны шудраггүй син төлөө эргэлдэггүй тэмцэж эрсэдсэн жинхэнэ бааtruуд байсан юм а гэдгийг бидний ухтан ирээд биднийг туучин өнгөрөх цаг хугацаа эдрийн жухатай 25 жилийн түүх болон хадгалж өглөө бүхэн мандаж жаргадаг наран гэрчлэн маргаашч мандах болно. Үнэн бол үнэн л байдаг. Ардчилсан холбооны тэмцлийн үр дүнд шин үндсэн хуулийг баталж ардчилсан чөлөө сонгуул санаачлан явуулж чадсан нэгэн том үнэт зүйл мөн. Улсын баг хурлын гишүүнийг сонгохын сонгуульд манай тойргоос үнний төлөө тэмцэгч зохиолч сэтгүүлч Барамсай залуу улс төрч элбэг дорч нарыг сонгосон ардчилсан хүчин үнэмшил болж байгааг нэгэн илрэл байсан бөгөөд
Удаах улсын их хурал орон нутгийн болон ерөнхийлөгчийн сонгуульд тодорхой хувь, тодорхой байр суурьтай болсон байлаа. Ардчил шударга ёстой нийгмийн нэгэн том зүйл тул нэг намын даран гуйлсан улс төрөлдсөн нийгэм журмыг халах асуудал байдаг. Бидний тайван тэмцэл өдрөөс өдөр төсөн өндийж клуб бүлгийн хэлбэрээс Монголын ардчилсан холбоо хэмээх олон түмний хөдөлгөөнөөс Монголын ардчилсан нам, ардчилсан социалист хөдөлгөөнөөс социал-демократ нам, шин дэвшилт холбооноос үндэсний дэвшлийн нам, нэгдсэн нам аюутны холбоо гэд олон улс төрийн хөдөлгөөн хүчнүүд урган гарсан нэгэн сагалгар модны үндэс нь болсон юм. Монголын минь ард түмэн сайхан амьдралаа сайн яваасаа. Бүгдээрээ тэр одоо арабын одоо тэр юу шиг болцгоосаа гэж бодоод ингээд явж байгаа шүү дээ. Энэ ардчлал чигээр нь улам боловсронгуй болгож их орон Монголоо гэсэн чин сэтгэлтэй улсууд Монголын түүхэнд анхудаа Эрдэнэ дотын төв гудамжаар тэр үед одоо хамт ажиллаж байсан уулын баяжуулах үйлдвэрийн цехүүдээс нэгдсэн зорилго нэгтэй залуучуудтайгаа хамт эсэргүүцлийн 50 жагсаалд оролцож явсан учраас бидэнд бол эмээхэм төгшгөн байсан ч гэсэн бид айгаагүй. Хүсэл зорилгынхаа өчөөсөн бас хүрсэн гэж боддог. Энэ үйл хэрэгээс бол ингээд няцаагүй энэ тэнд дуудагдаад л янз бүрээр хэлэгдээл ингээд явсаар байгаа л 89 оны төгсгөл болсон. Тэр үед одоо бид нар явахгүй өөр хэн явах юм? Бусдад ямар нэгэн одоо гай төвөг чирэгдэл учруулчихгүй хүн шиг айтайхан сайхан амьдрах тийм боломжтой нийгмийг л дэг журмыг л ардчлал гэж хэлэх болов. Үнэнд гүйцэгдэж яах ч арга байхгүй. Хэсэг хүмүүсийн одоо тийм хөдөл бодлоос өөрч нэгдэж одоо зохион байгуулалтаар болсон асуудал. Би хувьдаа бол одоо партизан гэж хэлүүлнэ ч гэдэг юм уу. Тийм үү бодож байгаа. Гэхдээ ярьжсэн улсад биш үү. Одоо тэдэн жилийн дараа одоо бидний өнөөдөр хийж байгаа үйл явдлыг ойлгоно. Тухайд бол ойлгохгүй байсан л дээ. Ойлгоно. Биднийг бас одоо ийм үйл хэрэгт оролцож байсан гэдгийг үнэлнэ. Бид партизанууд болох юм шиг бид нар партизанууд гэж хэлүүлэх юмсуу гэж ярьжсэн хүн биш. Одоо би яг хэн ярьжсэнээ санахгүй байна. Ийм яриа би сонсч байсан. Тэгээ одоо энэ 25 жилийн дараа ингээ харж байхад үнэхээр бол тэр үед оролцож байсан нөхдүүд юм таа ертөнцийн ямар хорогдож байна, цөөрч байна. Яг эхлүүлээд оролцож явсан улсуудаас үзэл бодлоосоо ухарсан өөр одоо нам өвсөлд орсон ч гэдэг юм уу тийм хүмүүс юм бараг байхгүй дээ. Анхны одоо партизанууд дотроос бол төрөлхөөс нь өөрсөнд нь заяасан хов тавилан гэж үздэг юм уу. Нийгмээс, намаас, ардсан холбооноос ч гэдэг юм уу. Анд нөхцөөсөө гэдэг юм уу. Өөр нэгтгэх тийм партизан бол байхгүй. Энэ улсууд яг энэ хэвээрэл үзэл бодлоо үнчээрэл дуусна гэдэгт би ерөөсөө эргэлзэхгүй. Бүгд үнэнч. Бүгд одоо энэ үйл хэргийнхаа төлөө хоёргүй сэтгэлээр зүтгэдэг байсан. Тэр үед нийгмийн нөхцөл байдал ямар байлаа, одоо бид нэр ямар эрхчлөө юунд хүрсэн байна гэдгээ харахад бол сайхан санагдаж идэх юм аа. Ард түмнийхэн өдрөн дэвжих амьдралын дал жигүүрнэ болж улс өрнийхэн эрх чөлөө тусгаар дөгтнөл ирээдүйн маргаа шин төлөө ухамсарт түүчэн болсон шин цагийн шин Монголын шин үзэгдэл болон гарч ирсэн ардчилсан хувьсгалын түүхэн үйл хэрэг баларшгүй бас ардчлалын анхдагчдыг ард олноороо марташгүй. Ардчил гэдэг бол ингээд дээр нь гараад зогсчдаг тавцсан биш ээ. Хэрвээ тэр үед бид нар ингэж яваагүй байсан бол өнөөдөр хойд солонгос шиг л манай ус байх л байсан шүү дээ. Тэр өнөөдөр бол ямар төвшөнд явж байгаа вэ? Юу вэ? Нийгмийн талаас ингээд харахад танигдахгүй болсон. Тэрэн дээр басчихсан. 90 оны одоо улсгалын үр дүнд ийм болсон шүү гэж одоо ярихч болсон ийм л байгаа. Тэр үед энэ ардчилсан өөрчлөлт гэдэг имийг Монгол улсад авчирсан тэр одоо эний сэтгэл санаагаараа дэмжижсэн тэр бүх хүмүүс бол онцгой гавья байгуулсан. Энэ арчлагдагч чинь болохоор худлаа зүйл биш шүү дээ. Худлаа яриад яваад байх гэсэн үг биш юм л да.
юм бол үннээрээ байх ёстой. А тэрийг л дээдлсэн. Энэ тохиолдолтой байсан. Энэ арслан хувьсгалыг одоо манлайлагчд бол залуучууд байсан юм аа. Гэхдээ бол бас яг өнөөдөр аливаа юмд бас алдаа оноо байдаг. Цаг нь болцоход цагтаа хийгдсэн хувьсгалаа өөрчлөлтөө л гэж ингэж ойлгодог. Яг боломжинд бүрдсэн үе бол 25 жилийн өмнө бий болжээ гэж миний хувьд боддог. Эрдэнэтийн энэ ардчилсан хувьсгалд оруулсан эхэлсэн энэ бүх Монгол даяар бүх Монгол ард түмний дуу хоолой болж энэ альчлалын үйл хэрэгт боцолтгүй, няцалтгүй энэ бүх үйл ажиллагаанд нь сэтгэл бие зориулсан зүтгэж явна. Би бол Монгол улс ирээд маш их ихтэй байна. Булгийн эхэнд нь зогсож ирснараа бол бахархах хэрэгтэй. Хүн болгон тавьгаар бахархаж болно. Ардчил гэдэг бол ингээд нэг тодорхой зорилгот ингээд хүрэхийн тулд ингээд яваад байдаг. Зам мөрийг хэлж байгаа маа. Гэхдээ ертөнцийн нар жаргадаггүй. Зоригтой хувьсгал хийдэг. Залтаа завшдаг байхгүй. Эрдэнэтийн ардчилсан холбооны барьцаануудаа арчлын овын баярын мэндийг хүргье. За үнэхээр сайхан байна. Тэгээд цаг хугацаа бол бас арцгуу дөрвөн өнгөрдөг юм байна. Одоо тэр үе чинь бид 30-аад настай залуучууд байсан шүү дээ. Зарим нь 30 хүрээгүй. Одоо дээдлийнх нь 40 гарч ирсэн болоо да. Тэгээд өнөөдөр 25 жил болцсон байна. Нийгмээр ардчилсан хувьсгалыг хүлээн зөвшөөрдөг. Ардчилсан хувьсгалын ололтыг хүлээн зөвшөөрдөг. Тэр ололтыг тэгшин эдэлж ингэж яваа улсууд. Тийм учраас би зөвхөн хамт оролцож явсан энэ үйлдвэрт оролцож явсан нөхдөлтэй төдийгүй нийт одоо ардчлагчид, нийт Монголынхаа иргэд өнөөдөр зурагт үзэж суугаа нийт хөдөлмөрчтэй ардчилсан хувьсгалын баярыг хүргэмээр нүүр дүүрэн баяртай олон юм санаа зовхгүй ийм сайхан ард түмэн байгаасаа гэсэн яриулыг төвшүүлж байна. Бидэнд бол ардчил хамгийн илүү үнэтэй юм гэдгийг бид энд дахин хэлмээр байна. Миний муу бар найзууд өөрийнхөө төлөөгөөш Монголын төлөө өөрийгөө золж явахт нь хэн нэгэн мардаггүй таамар дотор энийг махийнхан зогсож байсны чинь би өөрөө мэднэ. Түүх гэж. Сайн үйлс дэлгэрэн дэвжих болдгоо. Продюсер Даштабагийн мөнгө сайхан, зохиолч Лавдоржийн бол сайхан, зөвлөх Дулмын Батлгөндөн, найруулагч Цанширын Батбаатар, зураглаач биелүүлэгч Цэрэн Батмын Алтан сүх, зохион байгуулагч Агвандшин Гамболд, жолооч Төмөрбаатарын Үнэнбат. 2014 он